2023 оны байдлаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Дорногов аймаг дахь салбар сургуульд 5 чиглэлийн мэргэжлэр 518 оюутан суралцж байна. Эдгээр оюутнуудын дунд жил бүр урламжлан зохион байгуулдаг чадварлаг оюутан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль болон салбар сургуулиуд, Итүгэн их сургууль, Ачлал анагаах ухааны их сургуулиудаас оюутнууд оролцож байгаагаараа онцлог болж байна. Оюутнуудын хувьд өөрсдөө сонгож авсан сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ хийж түүнийгээ оролцогч болон шүүгчдэд танилцуулсан юм. Оролцогч оюутнуудын хувьд багаар болон ганцаарчилсан байдлаар оролцлоо. Мөн зарим оюутнууд цахим хэлбэрээр оролцсон өөрсдийн хийсэн эрдмийн ажлаа хамгаалж байна. Хуралд 100 гаруй оюутан оролцсноос 30 гаруй нь Улаанбаатар хотоос оролцож байгаа юм а. Энэ хурлын гол ач холбогдол бол Монгол улсад анагаахын мэргэжлэр суралцж байгаа төр болон хувийн хөгжлийн бүхэл сургуулиудын оюутнууд энэ сургууль дээр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хуралд оролцдогоороо бас онцлог. Өөрөөр хэлбэл зөвхөн Дорноговын анагаахын оюутнууд биш. Энэ анагаахын боловсрол эзэмшиж байгаа бүх сургууль суралцж байгаа оюутнууд нээлттэй оролцох. Мөн цаашлаад суралцах хугацаанд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх арга барил суралцах өөрсдөө тэр судалгааныхаа ажлын үр дүнг гаргаж тийм ээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бас нэмэр оруулах ийм ач холбогдолтой сургалт эрдэм шинжилгээний хурал болж байна. Тэгэхээр энэхүү хурал маань өөрөө танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байгаа. Тэгээд энэ хурал мөн зочин илтгэгчээр 3 профессор багш маань бас цахимаар оюутнуудад маань тийм үнэтэй зөвлөгөө өгч сүүлийн үеийн шинэлэг эрдэм шинжилгээ судалгааны ажлаа бас хэлэлцүүлж танилцуулж байгаа. Дорноговын анагаахын сургууль бол ер нь 60 жилийн түүхтэй сургалт их сайн явагдсан. Одоо сургалтын програм бол үнэхээр их сургуулийн төвшрөө шилжиж гисэн академик орчин сургалт явагдаж байгаа юм сургууль. Тэгэхээр энэ оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна гэдэг бол багш оюутнууд бол цаашдаа их идэвхжих эрдэм шинжилгээний ажил суралцах ялангуяа шинэ мэдээллийг олж авахд бол их практикийн ач холбогдолтой ийм сайхан хурал болж байна. Ингээд энэ бүх оюутнууд нь цаашд нь сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье та. Оюутнууд бол бас багш эрдэмтдийн зэрэгцээгээр оюутнууд бол тодорхой хэмжээгээр эрдэмтдэж чадж байна. Судалгааны аргаар хилдэл суралцж байна. Энэ нь бол оюутнууд бол хамгийн их сайн. Ялангуяа өөрийгөө идэвхжүүлэх, тэгээд шинэ ном олж унших, уншсан номноос шинэ мэдээлэл аваад өөрөө эзэмших гэдэг их ач холбогдолтой л да. Хүүхдүүд их идэвхтэй байна. Тэгээд ингэж хүүхдүүд идэвхтэй байна гэдэг чинь бие биенээс их суралцсан. Хоёрдугаарт нь бол судалгааны ажил дээр илтгэлтэй байдаг хэрэгтэй зэрэг оюутан өөр их урамшдаг. Тэгэхээр энэ жилийн энэ шалгаруулалт бол нэлээд сайхан болох бах олон оюутнууд хамрагдаж байна. Зөвхөн Дорноговын анагаахч биш бус сургуулиудаас оролцдог юм байна шүү дээ. Энэ гэр их үр дүнтэй. Дорногов аймаг дахь түнхний үеийн мултралын сүүлийн 3 жилд түнхний үеийн мултралтай хүүхэд хэдий гарч өгдөг скрининг шинжилгээг ер нь судалгаа хийж байгаа. Яагаад энэ хүсэлтийг сонгох вэ? Мэдээж сүүлийн үед төрөх насны эмэгтэйчүүд ч маш их болсон. За түүнтэй холбоотой түнхний мултрал гэдэг бол жил ирэх тусам ер нь өсөн нэмэгдэж байгаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор яагаад яг ямар хүчин зүйлсээс ямар шалтгаанаар түнхний мултрал ингээд илүү тохиолдоод байна вэ гэдэг эсвэл надад маш сонирхолтой санагдсны улмаас энэ хүсэлтийг авч судалсан байна. Мэдээж жил ирэх тусам оролцож байгаа хүүхдүүдийн тоо бас маш ихээр нэмэгдэж байна. 2 дугаар курс тэгэхээр 3 жилийн өмнө орж исэн гэсэн үг. За тэгээд түүнээс гадна хүүхдүүдийн ихтгэл тавих байдал хэрхэн үгээ хэлж гин, хэрхэн биеийн хилэмжээ гаргаж гин, хэрхэн судалгаанда үр дүн зорилго бүх юмаа боловсруулж гин, энэ бүх зүйл маш их дээшлсэн байна гэж ер нь харагдаж байна. Өмнө энэ хуралд оролцож байгаагүй анхудаа энэ жил оролцож байна. За тэгээд онлайнаар эхлээд хэлэлцүүлт юм уу гэж бодож ирсэн. Тэгээд ирсэндээ маш их баяртай байна. Судалгаа их нь болохоор зөвхөн хичээлээ уншаад явахаас гадна судалгаа хийснээр тэр талын олон талын мэдээлэлтэй болохоос гадна судалгаагаа яаж үр дүнгээ боловсруулах уу, яаж материал арга зүйгээ цуглуулах уу гэд маш олон давуу талтай юм шиг санагдсан. Маш олон зүйлийг мэдээд бусдаасаа тгүүлж алах боломжтой юм шиг санагдсан. Анагаах ухааны чиглэлээр суралцж буй оюутнуудын хувьд олон жил суралцдаг нь бусад мэргэжлээс онцлог байдаг. Тиймдээ ч эрдэм шинжилгээний хуралд оролцох нь оюутнуудын хувьд мэдлэгээ баталгаажуулах, мэргэжлийнхээ чиглэлээр илүү олон төрлийн мэдлэгтэй болох, нэг сэдвээ гүнзгийрүүлэн судалдагаараа давуу талтай байдаг гэж оюутнууд онцолж байна.